Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг кино театр болгох засварын ажлыг хүлээн авлаа. Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 206 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Сууц Тэрээд хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэсэн байна. За манайх барилгын үеийн чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Орхон аймагт ингээд үйл ажиллагаагаа явуулдаг Сууц Тэрээд гэдэг компани байгаа. За манайх бол одоо 6 сарын 1-ээс одоо энэ хүүхд хөгжлийн төвийн Булган аймгийн хүүхд хөгжлийн төвийн барилгын засварын ажлыг 204 сая төгрөгийн төсөв бүртгэгтэйгээр хийгээд өнөөдөр одоо ингээд дууц ажиллах ёслол болоод хүлээлгэж өгч байна. Онц дүнтэй хүлээлгэж өглөө. Тий. Ер нь бол яг одоо 1975 онд баригдсан барилга маань энэ барилга. Тэгээд 75 оноос хойшоо ерөөсөө урсгал засвар 2 удаа орсон байдгийн байлээ. Сан техникийн одоо шийдлийг нэг удаа хийж одоо төвийн шугамд бохир дулаанд холбосон юм. Тэгээд тэрнээс хойш бол ерөөсөө их засварын ажил бол ерөөсөө ороогүй байсан байгууллага. Тэгээд одоо энэ жилийн төсвөөр хийгдэж ингэж гүйцэтгэлж бий болж байгаа юм. Манайх бол одоо 3 жилийн хугацаанд баталгаат хугацаа өгнө. Энэ барилгын зураг зуршлын ажлын дагуу 3 жилийн хугацаанд манайх одоо энэ ажлын хариуцж ажиллах юм байна. Засварын ажлыг хүлээн авах ажиллагаанд аймгийн засаг дарга, гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн дарга, Сууц Тэрээд хязгаарлагдмал хариуцлагатай компани удирдлага Ахмад багш нар оролцож тууц ажиллана. Нээлтийн арга хэмжээний үеэр иргэд хүүхдүүдэд кино үзүүлж кино театрын дуу дүрсний чанарыг сонирхуулсан байна. Үйл ажиллагаа юм аа. Тэгээ хүүхдүүд та бүхэн маань Энэ кино театрт кино үзэх сэтгэл ямар байна? Өндөр байна уу? Ер нь ийм кино театртай болохыг хүсэж байсан уу? Өмнө нь хүсэж байсан. Тэгээ кино театр нь хэр гоё юм? Маш гоё. Тэгээд одоо кино гарч байгаа. Тэгээ олон кино үзэхийг хүсэж байна. Тий. Шинэ кино гаргасаа гэж хүсэж байна. Маш сэтгэл бол маш сайхан байна. Тэгээ би болохоор 2012 оноос хойш хүүхдийн байгууллагаар явсан. Тэгээд бид бүхэн болохоор хүүхд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг илүү сайхан байгаасай, тэг илүү өргөжин тэлээсэй гэж маш их боддог байсан. Тэгээд бид бүхний болон миний болон Булган аймгийн хүүхд болгоны хүсэл мөрөөдөл өнөөдөр биелж гэнэ гэж бодож байна. Тэгээд маш сайхан өдөр байна өнөөдөр. Ер нь бол маш сайхан хийсэн байна. Тэгээд Орхон аймгийн Сууц Тэрээд компани бол маш сайхан ер нь засварлж энэ айгаа гоё болгосон байна. Сэтгэл бол маш өндөр байна. Хүүхэд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шинэ кино театраар үйлчлүүлэх алхам нэгээр нэмэгдэж байгаад ард иргэд хүүхэд залуучууд баяртай байна.